皆さん、こんにちは。今日の一言日本語です。今日の先生は、戦軍の私が教えます。За, сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн Японг. Өнөөдрийн багш Цэнгүн буюу Цэнгүн мамины би. Та бүхэндээ заах нэ. 今日の言葉は、災害です。За, өнөөдрийн үг нь сайгай гэдэг үг байх нэ. Энэ болохоор гамшиг гэсэн утгатай. Сайгай, гамшиг. За, манай улсад хамгийн сүүлд гэвэл одоо миний мэдхээр 1967 онд Булган аймгийн Могод сумд айхтар том газар хөдлөлт болсон. Магнитудаараа ярил 7.8 байсан. 災害といえば大きなのが、地震ですねと。で、地震といえばモンゴルで、昔あった大きな地震は、7.8 マグネチュードの地震がボルガンという県のモグド村でありましたね。За, тэгэхээр тэр үед яаж исэн бэ гэхээр ер нь бол уулын яам задраад яг азар айхтар хот суурин газар бол болоогүй мал хонь ямаа гэдэг богмаг л орчихсан орилоод их хэцүү байсан гэдэг NHK дээр хүртэл нэвтрүүлэг авчихсан. で、その時は、山ほどではないんですが、丘みたいなところがもう避けてしまい、そこに家畜、羊、ヤギとか入ってしまって、運よくその人が住んでる建物があるところではなかったんですが、大変だったと NHK でも取り上げられています。За, тэгэхээр өнөөдөр гамшиг гэдэг үгэнд ямар үг байж болох вэ? Биднэрт ямар гамшиг тохиолддог вэ? Ялангуяа Японд та бүхний амьдарч байгаа газар. で、今日は災害から始めて地震など話していきますが、日本でよくあるのがやっぱり地震ですよね。Тэгээд жишин гэдэг үгээ хэдүүл яг ханзааныг харчих тийм ээ. Ингээ ханзыг харахаар нөгөө газар ерөөсөө л хөдлөнө л гэвчихсэн. Жимэнга хүрээвч тийм ээ. Газар чичирнэ гэвч. За тэгэхээр ханзаа ус цээжлээ явчвал үг сурах. За, тэр үгээрээ ярихад та бүхэнд бас амар авах байх. 漢字も、地面が震えると書いてあるので、少しずつですが、漢字も覚えていけば、皆さん、より、日常生活にいいかもしれません。За, дараагийнх нь. Тайфу гэдэг үг байна. За, энэ хар салхи. Тайфу гэдэг үг. Хар салхи. За, дараагийнх нь бол яг л бид нар тэр чигээр нь хэлдэг, тийм ээ. 次は台風って言葉です。台風。次は津波。そのまんま、訳さないんですが、世界の国々、どこでも津波と言ってるかと思います。За, тэрний дараа洪水гэдэг үг байна. За, энэ болохоор үер гэсэн утгатай. За, дараагийнх нь火事гэдэг үг байна. Энэ галт төмөр. 次は洪水。その次は火事になります. За, тэгээ хамгийн сүүлд нь энэ гамшиг ямар аюултай вэ? Аюултай буюу危険. 危険гэдэг нь аюул гэсэн үг. で、災害が起こるともちろん皆さんの身に危険が起きます. 危険って言葉はご覧の通りです. За, үргэлжлүүлье.続けましょう. 防災гэдэг үг байна. За, энийг сайн харуул бид нар防災гэдэг үгээ хараад дээшээ харуул сайгай, 防災гэдэг нэг ханцтай байгааз. 次の言葉は防災です。よく見たら防災。今日の言葉、災害の漢字が似てるかもしれません。これも詳しく調べてみましょう. За, тэрний дараа防災訓練ね.防災гэдэг гамшигаас уршин сэргийлэх тийм ээ. Күннэн гэдэг нь манайхаар нөгөө цэргийн дадлага сургуулалт гэдэг сургуулт байх нь. 次は防災訓練です。防災はそのままですが、訓練はモンゴルで一般的によくあるのが、軍の訓練がありますが、全く同じ訓練です. За, танаа ажиллаж байгаа компани, байгууллага бас 防災訓練хийдэг гэж магадгүй. 働いてる先では、定期的に防災訓練が行われているかと思います. За, тэгэхээр энэ нөгөө防災訓練нэр юу заах вэ? 防災訓練でどういったことが教えるのでしょうか? За, ихдээ避難буюу аюулгүй газар руу очих тийм ээ. Аюулгүй газар нь хаана байх вэ? Тэрийг заадаг байна.
За тэр төр хорогдох байрыг хинанжо. Ерөөсөө л амархан. Хинан гэдэг үгэн дээрээ газар гэдэг нь бичиж байгаа. 防災訓練ではどのように避難するのか。避難という言葉が書かれています。また、避難する場所は、避難という言葉にところ、所をつけるだけで避難所になります。За мэдээж бид нэр訓練тийм ээ сургуультаараа аюулгүй газар руу яаж очих юм, хаана байх юм, мөн тэр газар руугаа яаж явах вэ гэдэг хинан経路гэдэг үг сурах нэ. 訓練では避難します。避難所は、ここです。避難経路はこのようになってますと教えるだろう. Тэгээд эцэст нь бид нар хижөөгч гэдэг үг байна. Энэ болохоор яаралтай гац. За энэ бол одоо заавал гамшиг гэдэг аахгүй тийм ээ, бид нар зүгээр л ингээд шопинг мол дэлгүүр ингээ ороо явхад exit гэж бичигдээд байж идэг энэ дэлгэцэн дээр харж байгаа марк ерөөсөө л энийг хижөөгч гэж хэлдэг байх нэ. 次は非常口です。画面にマークがありますが、これは避難だけではなくって、一般的によくショッピングモールとかどこでも見かけると思いますが、このマークは英語では exit と書かれています。日本語では非常口と言います。За тэгэхээр эцэст нь 안전 гэдэг үг гарч ирж байна. 最後に安全という言葉です. Та бүхний ажиллаж байгаа барилгын салбарт Япончууд түгээмэл тийм ээ хэлж сануулдаг бах, магадгүй энэ тэнд постэр ч гэсэн байдаг бах. Анзен дайчи гэж хэлдэг. Ялангуяа барилгын салбарт. Аюулгүй байдал нэгдүгээр шүүл гэх. Тэгэхээр анзен гэдэг үг нь аюулгүй байна, аюулгүй байдал гэсэн утгатай юм шүү. 最後の言葉は安全となりますが、皆さんの働いているところ、特にこの建築の現場では安全が第一、安全第一というふうに毎日聞いてるかもしれません。また、そういったポスターなどもあるかもしれません。ということで、今日の最後の、言葉ですが、安全第一です。За, анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээл 6 сарын 22-ны өдөр болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. 以上でご視聴どうもありがとうございました。次の一言日本語は6月22日になります。